Та нар хаанаас вэ? Хэдэн өмнө? Нэг 10 Түр авчих. Та нар ингээд хүний Гүг тэгээ шийдэх гадна шийдэх та нар ядаж наадахаас гарчаач. Шалгадаг хүмүүс нь шалгана. Та нар одоо хүмүүс ингэж шалгадаг хүний орон байранд ингээд дураараа нэвтрдэг ямар очиртай улсууд вэ? Юу да урлахгүй. Бэлтгэгчдийг дураад авцын нанаа яасан. Бэлтгэгчдийг дураад авцын нанаа яасан. Энэ гэр миний өмч биш ээ. Ямар үлээслээ явуулдаг газар гэсэн чи мэдэхгүй гэсэн. Гүг. Мэдэхгүй гэсэн чи Энэ хэнийг вэ гэсэн. Би тэгэхээр энэ миний өмч биш ээ л гэж хэлсэн. Энэ миний өмч биш ээ л гэсэн. Би чиний гэрт орж юм уу чиний эзэмшил газар чинь ч юм уу чиний байгаа газар ч очиж шамдар би бичлэг хийгээгүй байхгүй юу? А чи бол бусдын газар дайрч ороод бичлэг гэж байна. Тэгэхээр энэ чамтай хамаараа мат та нар шалгуулна гэж байна. Гэхдээ шалгуулна гэж байна. Шалгадаг газараар нь шалгуул заяа. Та нар хүнийг шалгадаг эрх үхий этгээдүүд та нар биш заяа. Биш үстэй. Та нар эрх хэмжээгээ хэтрүүлж байна. Та нар үнэхээр тийм зөрчилтэй янз бүрийн асуудал байна гэж байгаа та нар цагдаагийн байгууллагт нь гомдол гаргаад шалгуулах хэрэгтэй. Энэ өөрөө энэ асуудал чинь энэ чинь харин асуудал шүү. Орж ирээд ингээд зодож авахгүй манай нэг зарим хүүхдүүдийг ингээд шилдэж мэлдэж аваад ингээд дээрлэхэд байгаа. Тэр нэг өндөр залуусын шилдсэн шүү дээ. Гар. Асуусан байх шүү дээ. Яах юм бэ? Энэ үеийг гарах юм. Гаралтай та нар. Би ямар танад ороод өгснөр орчих юу яах юм бэ? Зодоо цогоо болов та нар. Зүгээр гарцаач. Ташаалтаа дээрлэхгүй нөхдөд байна. Наасан бас хувийн өмч. Энэ чи хувийн өмчтэй та нар бодит доо. Уцаа аваа хөө. Зүгээр гарчаач. Камера орсон. Юм мэдээд чирээ. За 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр энэ цагт болж байна. 13 цаг 40 минутын үед энэ хэдэн залуучууд дайрч орж бидносыг дээрлэх гэж даамтлж байна. Ханаас юу хийгээ явах нь мэдэхгүй шүү дээ. Та нар рогоо гаргадаг. Би бол энэ арслан төлөөсөн өөрийнхөө бүр юутай явж шүү. Та нар ийм юм гаргаад хийдэг. Одоо ханаас нээсэн байх юм. Сонгуульд оролцох хэрэгтэй хүн ч юм уу, ихгүй хүн ч юм уу. та дөрөв нь өөрөө гомдол гаргасан гэсэн шүү дээ. Тий, гомдол гаргасан. Яг 10 хэдэн залуучууд яг наашаа явж айлын төрөнгөрүүд хариулж байгаа. Нэгдүүдээ дотор нь юу болж байгааг нь ямар юм болж байгааг бид нар харуулсан. Тэгээ хүний хаалгууд эвддэг юм. Эвддэг. Эвдсэн шүү дээ. Баримт нь байгаа шүү дээ. Та нар өөрсдөө эвдсэн байгаа.